Монгол улсын хэмжээнд улсын болон хувийн хвшлийн эмнэлгүүдэд бөөрийн гемодиализын 160 аппарат байдаг ч үүнд нийт 620 орчим хүн 7 хоногт 3 удаа эмчлүүлж байгаа. Гэтэл бөөрийн дутагдaltaй өвчтнүүдийн тоо жилд 1500 орчим хүнээр нэмэгдэж, аппарат хүрэлцээгүй улмаас эмчлүүлэхийн тулд 1-2 сараар дугаарлаж хүлээж чадахгүй нь өвчнийхээ улмаас нас орж байгаа. Тэгвэл аппаратны хүрэлцээгүй байдлаас болж бөөрийн архаг дутагдал их өвчнөдөө шаналж байгаа энэ хүмүүст амьдрал бэлгэлэх зорилгоор эрүүл энхийг дэмжигч Гомуда төслийг санаачлагч Даваабаярын дүлгөөн, Мягмар сүрэнгийн дүлгөөн нар өнгөрсөн 10 дугаар сард аппарат дутагдaltaй эмнэлгүүдэд бөөрийн гемодиализын аппарат хандивлах сайн үлсэн аяныг эхлүүлсэн билээ. Хандивын аянд гадаад улсад суугаа сайн санаад монголчууд нэгдэж, үр дүнд нь Япон улсын Нефро фирмийн 2017 оны 11-р сард үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 2 ширхэг гемодиализын аппарат худалдан авч эх орондоо авчраад байна. Хаан дутагдaltaй тэр газар нөхөр тийм шийд гарсан. Тэгэд аппарат маань Монгол улсад газардсан байгаа. Тэгэд одоо дөнгөж он гараад бид нар судалгаа явуулсан аль аймагт аль одоо эмнэлэгт энэ аппарат маань шаардлагатай дутагдaltaй байна вэ гэдэг. Тэгээд Дундгов аймгийн одоо нэгдсэн эмнэлэгт энэ аппарат маань бас их хүрэлцээ муутай байдаг юм билээ. Тэгээд уг аймгийн одоо эмнэлэгт хандуулахаар болсон. Тэгээд хамгийн гол зүйл юу юм гэхээр энэ гадаадад байдаг монголчууд, монгол хүүхдүүд, ялангуяа залуучууд их орноо гэсэн их том сэтгэлгээ, эр зориг одоо их байдаг юм билээ. Сэтгэл их наашаа байдаг юм билээ. Тэгээд энэ хоёр хүүхдийн одоо энэ үйлдэл харуулж байна. Тэгээд энэ хоёр хүүхэдтэй бас хоёр дүлгөөнд Монголынхаа бүх нийт ард түмний өмнөөс одоо маш их баярлаа. Энэ өвчнөр өвдөж зовж шаналж байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс бас тэгээд яг энэ хоёр хүүхчиг маш олон сэтгэлгээтэй юм монголчууд их байгаасаа Монголдоо бас одоо илэгтэй байгаасаа ядарсан одоо зовсон тийм давхаргад тусалж байгаасаа гэж бас хүсэж байгаа юм аа. Одоогоор хувийн эмнэлэгт 154 хүн, улсын эмнэлэгт 463 хүн гемодиализын аппаратанд орж байна. Уг нь орон нутгийн эмнэлгүүдэд 2006 онд аппарат суйрлуулсан байдаг ч бөөрийн дутагдaltaй хүмүүс нэмэгдэхийн хэрээр бүх өвчтнүүдтэй хүрэлцэх байсан. Тиймээс орон нутгийн өвчтнүүд дийлэнхтэй нийслэлд ирж эмчлүүлэх шаардлагатай болж байсан юм а. Харин эрүүл энхийг дэмжигч Гомуда төслийг санаачлагч Даваабаярын дүлгөөн, Мягмар сүрэнгийн дүлгөөн нарын эхлүүлсэн сайн үлсийн аяны хүрээнд Дундгов аймаг 2 ширхэг бөөрийн гемодиализын аппараттай болж дахин олон 10 хүн 2 бөөртэй мэт эрүүл саруул амьдарч олон 10 гэр бүл элэг бүтэн байх боломж бүрдэж байна.